check it out, check it, check it out, check it, check it, check it out, check it. Hey, Greg and the CE call me hip hop junkie. Straight to your dome piece like Brass Monkey. All I wanna know, do you wanna get funky? CNC beats be kick. Сайн байцгаана уу? За намайг Жаргалмаа гэдэг. За би триатлоны тэмцээнд оролцсон тухайга бяцхан видео тэмдэглэл болгоод үлдээж байна. Хэрвээ та энэхүү спортоор хичээллэх сонирхолтой ч юм уу те. За ер нь энэхүү спортыг бас сонирхож байх юм бол би өөрийнхөө одоо бяцхан туршлагаасаа та бүхэндээ хуваалцах гэдэг ийм бичлэг болгоод үлдээж байна. За триатлон болохоор 3 төрлийн спортыг бол ямар нэгэн нөгөө завсарлага те зай байхгүйгээр бол үргэлжлүүлэн гүйцэтгээд замаа дуусгах ийм спорт байгаа. За энэ дээр нь болохоор усан цэлэх, за дугуй унах, гүкс ийм 3 төрлөөр байгаа. За сая манай улсын хувьд гэх юм бол 8 сарын 1-ээс 8 сарын 3-ны хооронд бол Өгийн нууран дээр бол зохион байгуулагдсан. За тэмцээний замын хувьд гэх юм бол 500 м дугуйс 500 м сэлээд 15 км дугуй унаад 5 км гүүн гэсэн за ийм одоо зайнуудтайгаар бол зохион байгуулагдсан. За насны ангиллал болоо одоо группүүдийн хувьд гэх юм бол за мэдээж элит буюу одоо яг нөгөө мэрэгжлийн тамирчид ордог ийм ангиллал. За U17 буюу 17-оос доош насны одоо тамирчид маань оролцдог. За age group буюу одоо яг нөгөө сонирхогчдын ингээд ийм насны ангиллуудаар зохион байгуулагдсан. За мөн одоо яг 8 сарын 3-ны өдөр нь болохоор tri try буюу яг анх удаа триатлоноор хичээлж байгаа те. За нэг тэмцээнд нэг оролцоод үзье. Ер нь ямар хөө байд юм бэ гэдэг ийм яг сонирхогчдод бас зориулсан одоо ийм ер нь бол 4 төрлийн одоо ангиллаар бол зохион байгуулагдсан. За би болохоор age group буюу яг сонирхогчдын 18-аас 29 насны ангиллалд бол оролцсон байгаа. За нэгэн тайлбар өгөхөд болохоор би ерөөсөө мэрэгжлийн тамирчин бол биш. За зүгээр сонирхогч зүгээр чөлөөт цагаараа те гүүх дуртай, дугуй унах дуртай ийм хүн байгаа. Тэгэхээр яг нөгөө ажлынхаа хажуугаар бол энүүдээ ингээд бэлдээд оролцож байгаа. Энэ тэмцээнд яг нөгөө сонирхогчдын одоо тий age group-ийн ангиллалд орох байгаа бол хамгийн багтаа 3 сарын хугацаанд бол зайлшгүй бэлтгэл хийх шаардлагатай. Ягаад гэвэл сэлэлт гэхэд бол бүр юм задгаа нууранд тий усанд болдог учраас пациент хэлэхээс бол шал өөр. Тэр нь одоо давалгаатай. За тэгээ нөгөө олон хүмүүстэй хамт сэлж байгаа болохоор ингээ хүмүүсүүдийн хөдөлгөөн, далайц, инерц ингээд агиух юмуд орж ирдэг. Тэгэхээр ер нь нэлээд ийм нөгөө төсвөр төвчээр шаарддаг ийм спорт учраас танд хэрвээ та оролцох байгаа тохиолдолд бол бэлтгэлээ бол маш сайн хийгээрэй гэж хүсэж байна. За би хэрхэн ер нь одоо бэлдсэн мэ гэх тэгэхээр за би энэ одоо 25 оны 2 сараас эхлээд бол яг тасралтгүй одоо гүйлтийн бэлтгэлээ бол хийж эхэлсэн. За ер нь энэ жилийн бас нэг зорилго гэх юм бол би 42 км-ийн марафонд гүйхээсэн. Тэгэхээр эндээ бэлтгэхийн тулд бол ингээ 2 сараас хойш бол гүйлтээ бол тасралтгүй. Тэгээ 7 хоногтой бол доор хаяж нэг 2-оос 4 удаа бол ингээ заавал гүйж исэн. Сараас ихсүүлээд болохоор дугуйныхаа бэлтгэлдээ ороод за 7 сараас бол яг бассейныхаа одоо сэлтээгээ бэлтгэлдээ бол орсон. Бэлтгэлийн хажуугаар давхар хоолтон дээрээ бас нэлээд анхаарах хэрэгтэй. За би болохоор нэлээд ингээд юм нөгөө өөртөө шимт хижээлтэй тий аль болохоор ингээд нөгөө хүнд хоолуудыг бол их хэрэглээгүй. Тэгжиж одоо миний бие нэлээд хөнгөн тий ингэж явах учраас хооллолтоос айгуу чухал. За мөн нэмэлтээр одоо нөгөө витаминууд тий нэмэлт одоо тэжээлүүдийг бол заавал хэрэглэх хэрэгтэй. Тэгжиж одоо бидний бие маань ядрахгүйгээр одоо бэлтгэлийн ард бол гарах боломжтой болно. 7 сарын 31 триатлоны тэмцээн болоход 2 хоног дутуу. За 8 сарын 2-нд Өгийн нууран дээр бол зохион байгуулагдана. За өнөөдрийнхөө бэлтгэлийг хийх гээд одоо алхаа явж байна. Өнөөдөр пациентаас хэлээд тэгээ жоохон хүчний засгал хийгээд за тэгээ болоо. Өгийн нууран гэсэн ер нь бол сэлтэй бэлдээд хийж байна. Одоо бол цаг 7 цаг болж байна. За энэ хөвөгч бол бүр маш хэрэгтэй.
юм байна. Ер нь жоохон энэ одоо нууранд угаасаа хүлгүй. Тэгээ айгу эвгүйтэй төрөх юм бол энэ хөвгчөө ингээд урталтаа бариад сэлэх юм бол айгу нэмэртэй юм байна. Тэгээ сая одоо яг энэ замыг ингээд нэг төрөхөд бол 250 м. Тэгээ энэнийг бүр ингээд 2 удаа тойрохоор байгаа. Орой 8 өнгөрч байна. Сая бид нар 5 цагаас хойш дугуйныхаа замтай, за тэгээд нуурныхаа замтай, гүйлтийнхаа замтай танилцаад. За тэгээд сая нэг хоол идчихэд байж байна. Тэгээ өглөө 9 цагаас бол нөгөө транзишн маань нэ. За тэр үед болохоор нөгөө дугуйныхаа одоо дуулгыг те хамгаалтын каскыг тэгээд хувцснуудаа, нүдний шилэн мөнүүдаа ингээд бэлдээ тавьчин. Тэгээ ер нь бол эмхтэй гараа болохоор өглөө 10 цагаас эхлэхээр байгаа. Одоо бол жоохон амарч байна. The next morning. За одоо тэмцээн маань ер нь эхлэх гээд. Тэгтээ эхлээд эмчтэй үзүүлээд эмчийнхаа бичгийг аваад за тэгээд тэндээс дугуугаа авах нь биш дугаар авах нь. За тэнд манай транзишн хэсэг бол харагдаж байна. За баяр хүргэе. За ер нь одоо энэ спортоор хичээлж бодсон. Ер нь өнөөдрийн уралдааны онцлог. Одоо 2 дахь хичээлдээ орж байна. Ер нь цаашдаа хичээлээр Ironman орж байгаа байгаа. За олонний амжилт хүсье. Тэгээд хэд ер нь өнөөдрийн бас тэмцээний гол тактик юу вэ? Дугуун дээр л алах гэж байна. Ачаа зүү. За баярлалаа. За дараагийн тэмцээн. За тань баяр хүргэе. За ингээд хүлээлтээс өндөр ингээд давж нэгдүгээр харинд орлоо. Сэтгэлээ хуваалцаач. Би өөрийгөө нэг 2 тал орсон гэж бодсон. Өглөө нөгөө нэг төсвөр төвчээрээ нөгөө ингээд ноён оргил байсан. Тэгээд яг ингээд шагнал авах мөч тэр төсвөр төвчээр гарах мөч хоёроо ингээд холбоод нэг гоё илэрхийлээч. Үнэхээр ингээд hard work pays off. I've been practicing for like many months and it really pays me off. Yeah, hard work pays off. You should play hard. Yes! And I'm gonna drink some beer today! За триатлоны спортод болохоор хин нэгнийг ялан дийлэхдээ ерөөсөө чухал биш. Хамгийн гол нь та өөрөө оролцоод те өөрийгөө ялан дийлээд тэрхүү төсвөр төвчээрийг гаргаад замаа дуусгах нь хамгийн чухал байдаг учраас хэрвээ та энэ хүү спортоор хичээлж байгаа энэ тэмцээнд ер нь дараагийн тэмцээнүүдэд цаашдаа оролцохыг хүсэж байгаа бол бэлтгэлээ маш сайн хийгээд за тэгээд мөн өөртөө итгэлтэйгээр замаа амжилттай дуусгаасаа гэж хүсье. За тэгээд энэ хүү бичлэгтээ маань хамт байсан танд баярлалаа.